хаад гэдэг булангаар яг одоо хаан ширээнд байгаа хаадуудын тухай ярьж байна. За ингээд өнөөдөр бид нэр Швед улсын хаан 16 дугаар Карл Густавын тухай ярина. Тэгэхээр Швед улс бол хаантай улс юм байна. Тийм ээ. Тэгээ би энэ Шведийн талаар миний мэдлэг ер нь жоохон маргахан байсан юм байна л да. Тэгээд өчигдрөл яг энэ зохиолоо хараад бас их тийм сонирхолтой байна хааны удмынхных нь амьдрал нь. За тэгэхээр шууд яриараа орцгоо. За Швед улсын одоогийн хаан 16 дугаар Карл Густав 1946 оны 4 сарын 30-нд Шведийн нийслэл Стокгольм хот Хааг ордонд төрсөн. За Карл Густав Шведийн угсаа залгамжлах хаан хүү Густав Адольфын цор ганц хүү байсан. За түүний аав Густав Адольф 1947 оны 1 сарын 26-нд Нидерландад зэрлэг хаан хийгээд буцаж явах замдаа Стокгольмын онгоцны буудлын дээр онгоцон сүрж хөлгийн багийнхан болон зорчигчид нийлсэн 22 хүн насварсан гэсэн үг. Ийм амар юм болсон юм уу? Тийм. Тэгэхээр одоогийн хааны аавын тухай үед хаан ширээнд бол суугаагүй ханхул байсан юм байна л да. Гэхдээ таалт өгсөн гэсэн үг. За иймээс 8 сартай да Карл Густав хаан ширээ залгамжлагч жагсаалтын 2 дугаар байранд орсон. За тэгэхэд 1 дугаар байранд хэн байсан бэ гэхээр түүний урд өвөө нь буюу 6 дугаар Густав бичигдсэн өвөө нь хаан болоог байсан юм байна. Тийм үү. За. Тэгэхээр өвөө нь хаан болоогүй, аав нь хаан болоогүй хэн хаан байсан бэ гэхээр тухайн үед хаан ширээг 5 дугаар Густав буюу өвөөгийнх нь аав одоо Элэнц өвөө гэж хэлдэг шүү дээ. Элэнц өвөө нь хаан суужсэн юм байна. За ингээд 1950 онд Элэнц өвөө болох 5 дугаар Густав хаан нас орсноор өвөө нь Шведийн хаан болсон. За тэгээд 4 настай жаал хүү хаан ширээний залгамжлалын жагсаалтын нэгт бичигдсэн гэсэн үг. Тэгэхээр одоо 8 сартай дал аав нь үүд болол шууд 2 дугааранд ордчихсон. Тийм байна тий. За Карл Густав 1966 онд дунд сургуулаа төгсөөд цэрэгт явжээ. Хаан болоог байгаа тий. Тэгээд ер нь бол хуурай замын цэрэг, агаарын цэргийн хүчин Тэнгисийн флотод нийтдээ 2 жил цэргээ албаасан. Ер нь бол энэ Европын хаадуудын хүүхдүүд ялангуяа ирчүүдийг дандаа юм Тэнгисийн цэргийн ер нь цэргийн сургуульд явуулт юм байна. Ер нь ингээд ханхуундрын зургийг харахаар дандаа юм цэрэг айрын хувцастай эсвэл юм нисгэгч ч юм уу тийм юм одоо яг цэрэг айрам талдаа бол юм мэрэгжлийн хүмүүс байт юм. Харин тийм Европын хаад одоо чинь ингээд одоогийн Британи хаан Чарльз чинь бас өөрөө ингээд цэрэгт явж исэн гэдэг. Надад нэг инээтэй санагдсан зүйл нь ингээд албаар дог харагдуулах гэдэг юм шиг ингээд зургийг хаянгууд дандаа ингээд цэрэг мэрэгтэй ингээд ясалж байгаа. Тэгэхээр нөгөө хангууч улам л гоё харагдаад сүрлэгчтэй харагдсан. Ер нь бол яг ирээдүйн Европын удам намцсан хаатын одоо баг грин школ гэж хэлэхээр юм бол тэг хаан болох хүн бол заавал цэргийн амьдрал мэдэх ёстой. Ер нь бол ялангуяа одоо 20 дугаар зуураас өмнө бол хаан гэдэг хамгийн ихний мэдэх юм нь цэргийн урлаг мэдчих ёстой. Яагаад гэвэл тэгжээж одоо ирсэн дайснаас улс орноо хамгаална. За бас дээрэс нь газар нутгаад хэлэх ёстой. Ерөөсөө улс орн болгон газар нутгаад хэлэх ёстой. Тэгэхээр дайн ерөөсөө хаатын хамгийн ихний хийдэг зүйл бол дайн. Тийм болохоор ч тэр юм уу ер нь бол өвөө нь боёо нэг хаан өвөө нь чи цэрэгт явнаа, цэргийн сургуульд явнаа гэсэн. За ингээд нөхөр бол цэргийн амьдрал мэддэг байх хэрэгтэйгээд өвөөгөө зөвлөгөөний дагуу энэ Тэнгисийн цэргүүд энэ Тэнгисийн флотод явсан, хуурай замын цэрэгт явсан гэдэг ингээд Тэнгисийн цэргийн анги салбаруудаар явсан. За цэрэг хаажгаад өөрөө бол өөрт нь бол Тэнгисийн флот маш их таалагдсан гэж ярьдаг юм байна. Ер нь бол ингээд хуурай агаарын цэргийн хүчинд албаасан, хуурай замын цэрэгт албаасан, Тэнгисийн флотод албаасан. Тэгтээ надад бол Тэнгисийн флот л онцгой гой санагдсан гэж. Тэгээд цэргээсээ алагдаад Упсала гэдэг их сургуульд ороод улс төр түүх социолог судалсан. Тэгжээс нь сүүл рүүгээ Стокгольм их сургууль руу шилжээд эдийн засгийн ангид орсон. За ингээд энд сурч байхдаа Шведийн маш олон сургууль, лаборатори, үйлдвэрүүдээр өөрөө зочилдог. Бүр энгийн Швед айл хэрхэн амьдрдгийг үзэж исэн. За бүр шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцдаг, нийгмийн хамгаалал, үйлдвэрчний эвлэл, за ажил олгогчдын холбоо, бусад мэргэжлийн холбоод яаж ажилтгийг маш их ингэж мэдэж аялдаг байсан юм байна. Ер нь бол засгийн газрын үйл ажиллагаанд ч гэсэн анхаарал хандуулдаг. Гадаад явдлын яамн дээр бүр одоо манайхаар бол нэг юм одоо дадлагч маягаар ажиллаж ийсэн. Тэр ер нь бол ирээдүйд чи хаан болноо. Тэгэхээр энэ улс орныг удирдна. Тэгэхээр чи ер нь улс орн хаана яаж ажилтгийг, ямар салбар байдгийг, тэд нар яаж ажилтгийг мэдлэг гэсэн юм шиг байна. Тий, ингэж ажиллаулж ийсэн. Тэгээд уус тэхэл болт тий. Улс орноо авч явах гэж байгаа хүмүүсд бас энгийн ардын амьдралыг мэдэхгүй ч болохгүй шүү дээ. Стад их баг. За гэхдээ Швед улс үндсэн хуульд хаан цэцэглэлтэй. За энэ улсын түүх, нийгмийн байгууллага маш сонирхолтой байлаа. За Швед улс өөрөө 1000 гаруй жил оршин тогтнож байгаа юм түүхтэй улс. 1810 онд Шведийн парламент харц гаралтай Жан Батист Бернадот гэдэг хүнийг Наполеоны удирдлаганд ор арми маршал болгосон гинэ. За энэ арми маршал болгосон хүнээ 4 жилийн дараа Шведийн хаан гэд зарлалцсан. За тэгээ одоогийн Карл 16 дугаар Густав бол тэрхүү Бернадотын удмаас хаан ширээнд суугаа 7 дахь хүн гэсэн үг. Тэгэхээр энэ ч одоо нэгсэндөө харц гаралтай хүнийг хаан болгоцсон байна шүү дээ. Тийм бэ. Тэгээд тэр хааных нь удам нь одоо хүртэл үргэлжилж байгаа гэсэн үг. Тэгвэл харьцангуй эдний удам ер нь бол харьцангуй гайгүй биш дээ нэг
1800-аад оноос л гэж байгаа юм байна тий. Одоо тэр Японы ааны удам хичнээн ч бол баг 800 хэдэн жил ч билүү. За тэгсэн яг Швед улс бол одоо яг ингээд албан ёсны статистик үзүүлэлтээр бол 10.5 сая хүн амтай, нийт хүн амын 90% нь Швед, за 3% нь Фин, за үлдсэн нь бол бусад үндэстнүүд байна. За дундаж наслалт нь бол 83.1 гэж маш өндөр наслалдаг. За 21 аймагтай нийслэл нь Стокгольм. Улс төрийн систем нь 8 нам ан ман үзэлцдэг гинэ. Тэг ингээд аль ч нам нь олон болдгоо парламент дээр. Тэгээ ингээд заавал ингээд нэг юм одоо юу гэдэг холбооны гэдэг юм уу ийм холбогд засгийн газар үүсдэг. Тэгээ ер нь яг ийм сонгодог парламентын засаг л та. За дотоодын нийт бүтээгдэхүүн 575 тэрбум доллар гэж бичигдсэн байна. Эдийн засгийн өсөлт нь 2% орчим байдаг. За нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 54200 ам доллар. За сарын дундад цалин 4150 доллар гэж явдаг гин. Тэгэхээр ч одоо 14 сая үстэй Монгол төгрөгөөр. Тэр хавцаа баг тий. Тэгээд байгалийн баялагтай хүнд үйлдвэр сайн өгцөн автомашин үйлдвэрлэдэг, за харилцаа холбоо, эмийн бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан бараа, модон эдлийн бүтээгдэхүүн, тэгээд усны эрчим хүчийн үйлдвэрлэл, төмрийн экспортлдог ийм орон юм байна. Тэгээд Шведийн наадталт нь зөвлөх холбоот улс социализм, коммунизм гэж цээжээ дэлдээ 70 жил одоо юу гэдэг те. За коммунизм байгуулнаа гэж коммунизмд хүрнэ гэж явж байгаа. Тэгээд социализмч бүтээн байгуулж чадаагүй нураад унсан. Гэтэл цааталт нь Швед, Финлянд гэдэг энэ улсууд бол харин жинхэнэ хүнлэнг эдрэнгүү орчин үеийн ийм капиталист нийгмийг бүтээж байгуулж чадсан гэдэг. Ер нь бол Шведүүд баг наашаага ингээ зөвлөлт рүүгээ хандаа те. Социализм гэдэг чи яг үнэндээ одоо бидний байгуулад байгаа энэ шүү дээ, хараачи орсуудаа гэж баг хэлэхээр хэмжээний ийм орчин үеийн ийм нийгэм үүсгэсэн гэдэг юм байна. Тийм байна. За ингээд 1972 онд Шведийн угсаа залгамжлаг хаан хүү Карл Густав 26 настайдаа Мюнхний Олимп одоо Германд очиод үзэж яваад 28 настай герман бүсгүй Сильвияг анх хараад шууд анхны харцаар дурлсан юм байна. За би тэгээд бас одоо хааны эхнэр болох хүн ямар мэрэгжилтэй байсан бэ гэсэн чинь орчуулагч байсан гэж. Би явахгүй. За чи одоо үндсэн мэрэгчлэл маань орчуулагчтэй. За тиймээс Карл Сильвиатайгаа ингээ сууна гэж зүтгэсэн. Ер нь бол анхны харцаа дурлаар за энэ бүсгүүтэй л би сууна гэж шийдсэн юм байна. Гэтэ эн чинь өөрөө Швед угсааны хүн шүү дээ. Одоо хаан ширээнд суухан харин хайртай бүсгүүр болохоор герман буюу за одоо гэр бүлийнх нь хувьд гэх юм бол Сильвиагийн эцэг нь герман, эх нь Бразил гаралтай. Жинэл нэг юм энгийн гэр бүл. За Латин Америкт тустай. За тэгээ ханхуу харь улсын харц гаралтай бүсгүйг хатан болгож авнаа гэхэд мэдээж Шведүүд бол ер нь таатай хүлээж аваагүй юм лээ тухай үед. За ингээ Карл ямар ч байсан би гэрэлнэ. Гэхдээ жаахан хугацаа хэрэгтэйгээд Сильвиатайгаа үерхсэн. Энэ дундаад салж нийлснүүгээ тайсан чи салж нийлээгүй энэ хоёр маань сайхан алсын зайны харилцаатай л үргэлжлэсэн юм шүү лээ. За гэтэл дараа жил нь буюу 1973 онд Шведийн хаан 6 дугаар Густав буюу за 90 настай өвөө насварсан. Тэгэхээр одоо хин хаан ширээнд суух уу 16 дугаар Густав. Карл Густав хаан ширээний эзэн болсон гэсэн үг. За тэрээр Швед улс болон ард түмэндээ эзэн хааны тангараг өргөсөн. За тангарахтаа тангарынхаа төгсөл хэлж байгаа юм л да. Швед орныхоо төлөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхна гэж хэлсэн байдаг. За тэгээд шинэ хаантай болсон учраас үндсэн хууль нь өөрчлөгдөж байгаа. 1974 оноос шинэ хууль нь мөрдөгдөж эхэлсэн юм байна. Тэгээд хаан болчоод одоо бүх аймаг, мууж, хот тосготороо явж алдан байгууллагуудаар зочилж ажил байдалтай танилцсан. Тэгээд яагаад ингэсэн бэ гэхээр угаасаа заавал мэдэх хэрэгтэй юм л дээ. Хаан шинэ хаан болсон. Тийм. Одоо жишээлбэл нэг мужийн одоо тим их сургуульдар тим санал одоо дэвшүүллээ, ийм асуудал гарлаа гэх юм бол тэр мэдчих хэрэгтэй байна л да. Жишээлбэл одоо өмнө говийн тэнд нэг тим сургуулаас тим ярьж байна хаантаа гэх юм бол мэдэн би чинь одоо нэг 20 эдтэй тэнд нэг очиод яасан тэр хүмүүс чинь ингэдэг тэгдэг тэр нэг иймэрхүү байгууламж байсан ч гэдэг юм уу. Ер нь одоо тэр тухайн улс орныхоо бүх зүйлсийг маш сайн мэддэг байх хэрэгтэй учраас ингээ хаан ширээнд суучингуудаа ингэсэн нөгөө тойроо аялал шиг юм ингээ ажлын журмаар гэсэн үг шүү дээ. Хийж байгаа гэсэн үг. Баасик хайхтар. За Улаанбаатар хотод 14 цаг 20 минут болжээ. Нэвтрүүлгийн хамтрaalчаа танилцуулъя. Элэг хамгаалах бэлтгэл бий жуйд хамтран ажиллаж байна. За ер нь бол энэ элэгний өвчлөөр манайх нэлээд дээгүүр явдаг. Тэгэхээр энэ элэг хамгаалах бишүүэт гэдэг байгаа бэлтгэлийг та ер нь хүмүүс ингэ нэг тийм одоо бол элэг хамгаалах бэлтгэлийг ганцхан шаардлт буюу ингэ шаардлагаас урьдчилан сэргийлж хэрэгэлдэг л гэдэгт ойлголт байгаа тань. Тий. Гэтэл эн чинь бол элэг таны элгийг ганцхан шаардлтаас бишээ. Ер нь бол им тарианаас бас элэг гэмтдэг гинэ. Тий бид нар чинь ингэдэг эмийг бол замбрааг уудаг хүмүүс шүү дээ тий. Зүгээр л өөрч тавьж байгаа л зүгээр өөрийнхөө тий юунаас эмийн сангаас аваад. Тэгэхээр им тарианы буюу эмийн замбрааг хэрэглээ бас элгийг гэмтэх болдгоо. Тийм болохоор зарим нь бол ингэдэг би аригтаас хэрэгэлдэг миний элэг зүг зүгээр гэд үзүүлсэн чинь нэлээ энэ элэг өөрчлөлттэй байна гэж гараад идэг. Ер нь элэгний эрүүл мэнд талдаа анхаарахаар л юм байна. Монголчууд манаас нэлээ өндөр өөрчлөлттэй юм байна шүү дээ. За элэг өвдөх юм бол ямар зөвөр илэрдэг вэ гэхээр шалтгаангүй ядарч суйлдаад ингээ ачаал тахаа болж
юм байна. Цохиулаагүй хэрнээ энэ тэнд биен дээр хөхрөлт үүсчин, хоолны дуршил багсан, жим багсан. За тэгээ хэвлийн баруун хавирган дор ингээ өвддөг бахан. За өтгөний өнгө өөрчлөгдөн, за бас мөн шээсний өнгө ч гэсэн өөрчлөгдөг, царай цохин гэх мэтчлэн олон шинж тэмдгүүд илэрдэг юм байна. За тэгвэл танд ургамлын найрлагатай элэг хамгаалах бэлтгэл BJUIT-ийг бас танилцуулъя. За элэг хамгаалах ургамлын найрлагатай бэлтгэл нь BJUIT-ийн хувьд биеийг хоргоожуулах, цэвэршүүлэх, элэг хамгаалах зорилгоор хэрэглэдэг юм байна. За мөн шаардталд загтнаа, за чонон хөрвөст хэрэглэхэд бас маш тохиромжтой байдаг гэж байна. Сүүлийн үе чонон хөрвөс гэж аюу сонсогддог болчихлоо тий. Тий. Тэгэхээр энэ чонон хөрвөс ер нь бол ингээд нөгөө дархлаа дэмжээл тэгээд гайг болчихдог юм гэсэн шүү дээ. Тийм тэгэхээр нэр энэ үед ч хэрэглэх юм байна. За тэгэхээр ганцхан ингээл уудаг л хүний илтгэл муудна гэж ойлголтгүй бахан. Им тарианаас болж илэг гэмтдэг. Дээрээс нь бидний иддэг тэр хурц өөх төстэй хоолноос болж гэмтдэг. За тэгээ нөгөө илгэний вирус байна. Тийм. За Монсын бүх салбар болон бүх эмийн сангуудаар BJUIT-ийг худалдаж авах боломжтой. Монсын лавлах утасны дугаар 181883 181883 гэсэн дугаар холбогдорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар элэг хамгаалах бэлтгэл BJUIT хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг орчин үеийн хаад гэдэг булангаар явж байна. Өнөөдөр бид Шведийн хаан Карл Густав 16 дугаарыг танилцуулж байна. За ингээд хаан болоод 2 жил гарan улс орноороо тойржээ. За ингээд улс орноороо тойроод одоо юу гэдэг хаан юу болж гин яаж нээж гин гэдэг ингээд ажил байдалтай танилцаад. За ингэж явж байгаад эргээд нэг юм улс орноо тойроод 2 жил гарan яваад ингээд нэг суурин ордондоо ирснэ. За одоо ихнэр авъя гэсэн байгаа. Зүг. За тий. Хатантай болохгүй. Тий одоо хатантай болохгүй юм шиг. За ингээд нөгөө нэг хайртай бүсгүй буюу герман танилцсан нөгөө герман Сильвиага авчирч хатан болгоно гэжээ. За ингээд хатан болохоор болсон. Шведүүд одоо юу гэдэг ерөн жоохон дургу байсан ч гэсэн яалтчгүй хааны хаан одоо хүслийг бол эсэргүүцэж чадаагүй. За ингээд хурмын эслэл зориулаад маш том одоогийнхаар бол том ийм шоу концерт зохион байгуулжээ. За энэ концертын менежерээр нь Айн Мари гэдэг ийм бүсгүй томлогдсон юм байна. Тэгсэн энэ Айн Мари гэдэг бүсгүй өөрөө бол их юм залуухан тэгээд урлаг судлаач байсан учраас яг ингээд уламжлалт одоо юу гэдэг дээр үе ийм сонгодог хөгжим тавиад л ингээд хааны ийм ёслол зохион байгуулахаасаа илүүтэйгээр тухайн үед одоо 1970-аад он гэсэн үг яг ингээд нөгөө страт хөгжим айгүйх түгэнд дэлгэрчээсэн учраас орчин үеийн поп хөгжим сонирхогчдыг тоглолтонд оролцуулсан юм байна. Яг энэ үед дэлхийн нийтээрээ алдаршиж эхэлж исэн АБА гэж хамтлагийг гала тоглолтонд оролцооч гэж урьсан юм байна. За ингээд шивэд гаралтай энэ АБА хамтлаг яг тэр үед бол эн чинь нөгөө Германаас ингээд бэр болж шивэдийн бэр болж хатан хаан болж ирж байгаа ийм бүсгүй байгаа шүү дээ. Тэр бүсгүйд зориулаад за тэгвэл манай хамтлагт Dancing Queen гэдэг дуу байна. За энэ дууг дуулвал ямар вэ бид нар дуулж өгье гэсэн чинь нөгөө тоглолтыг зохион байгуулж Айн Мари гэдэг урлаг судлаач бүсгүй. Тэгээ ямар гоё юм бэ? Наатагаа дуулчих гэдэг гэсэн. Тэгээд энэ АБАг ярьж байгаа нь бас шалтгаантай. Яа тэгэхээр энэ хатан хааны түүхтэй холбогдчихж байгаа юм л да. Хэрэглээ тавьчихсан АБАгийн тухай нэг ярьчээ. За 1966 онд АБА хамтлаг байгуулагдсан. За тэгэхэд Beatles шиг алдартай бүр дэлхийн хэмжээний од дуулна гэж анхандаа мөрөөдөжсэн гинэ. Гэхдээ хэдэн жилийн турш шаргуу үлмэрсэн ч гэсэн дээрс хүмүүс тоогдоогүй. Тэгээ баахан мөнгө цаас үрж таран хийгээл ингээд зээлж аваад пянз гаргасан чи пянзан ч зарагдаагүй зайлвал. За тэгээд яг тэгэхээр хүүтэн дайны үе учраас улс төрийн байдлыг шүүмжилсэн, дайныг эсэргүүцсэн хүнд стилийн дуунууд тухайд модонд орчихсон гинэ. Юу нь жоох юм хэцүү утгаа агуулгатай дуунууд сонсдог. Тэгэхээр АБАгийн хувьд бол ийм сайхан хөнгөн те поп урсгалын дуу. За ялангуяа юм романтик дуунууд гарах гэхээр ерөөсөө тэрийг хүмүүс авч шилцгүйсэн юм байна л да. За ингээд тэд бүтэн 10 жил дуулаад ерөөсөө бааранд дуулдаг юудээ нэг жижиг хамтлагаас бол хэтрээгүй. Тэгээ яг л сайн дурын уран сайхан ч гэж явж ирсэн байна л да. Зайлстай сэтгэлээрээ л 10 жил зүтгэсэн юм байна. За тэгээ энэ үед АБА хамтлаг маш нухацтай суугаад 6 сарын турш оролцсны эцэст 1976 оны 2 сард энэ Dancing Queen гэдэг галдартай дуу гаргасан. Бүрэн бэлэн болгосон гэсэн үг. За тэгээ АБА хамтлагийн түүхэнд ийм удаан хугацаанд одоо зохиогоод ажилласан дуу болохоор ер нь тэгээд дуучдын одоо уран бүтээлчдийн тэр дуу гаргаж байгаа процесс янз л та. Гэхдээ 6 сар гэдэг бол харьцангуйс их хугацаа. Тий. За ингээ 1976 оны 2 сард Карл Густав Сильвиа буюу те хатантайгаа одоо эхнэртэйгээ сүү тавьж байгаа гэрлэж байгаа гэдгээ олон нийтэд одоо шведүүдэд зарласан. Тэгээ үүний дараа шоу тоглолтыг түрүүлсэн те энэ Айн Мари гэдэг бүсгүй хариуцж аваад за тэгээд АБАгийнхантай уулзсан. Тухайд ч АБА бас нэг сайн танигдаж амжаагүй байгаа шүү дээ. Тэгээд АБАгийнхантай уулзсан чи АБА яг нь 6 сар зүтгэсэн дуугаар зүтгүүлэх гэж хичээн шүү дээ. Үгүй ээ бид нар нэг шин дуу хийсэн байгаамаа. Энэ дуугаа дуулах хүсэлтэй байна гэж хэлсэн. Тэгсэн Айн Маригийн хувьд бас их юм залуухан бүсгүй байсан учраас те үгүй яагаад болохгүй ч те болно шүү дээ гэж ингээд гоё дуу шүү дээ ингээд хүлэн зөвшөөрсөн. За тэгээд тэр нь
нэг зүйл анхааруулж хийсэн юу гэхээр заавал баяр ёслолын байдалтай тий сонгодог загвар хувц юмш дуулна шүү хамаагүй нүцгэн шалтан тий хааны өмнө гарч дуулахгүй шүү гэж хэлсэн. За тэгээд би бас тухайн үеийн нөгөө тоглолтын бичлэгийг хүртэл хайж болж үзлээ л тий. Тэгээд үнэхээр гоё юм бэл. Тэгээд яг энэ Dancing Queen гэдэг дууны утга учир нь бол үнэхээр гоё сонирхолтой. Гэтэ одоо тэрийг мөөг яхтай л. Гөө ярьчмаар л. За Абагийнхныг манайхан бол илүү сайн мэдэх бах тий. Тэгээд юу байсан? Тоглолт болохоор 1976 оны 6 сарын 19-ний өдөр Шведийн хааны хорин болоод за ингээд хорин нь болчоод өглөө нь хорин болоод өдөр нь Дуурийн театрт одоо ёслолын гала тоглолт болсон. За энэ гала тоглолтын дээр Аба хамтлаг Dancing Queen гэдэг дууга дуулсан байна. За ингээд энэ ёстой цүм авсан. Тоглолтын дээр өөр олон алдартай хамтлаг дуучид ирээд ингээд дуулсан ч гэсэн ер нь энэ тоглолтыг Абагийн Dancing Queen-ээр л хүмүүс эргэж сандаг гинэ. Одоо ч гэсэн. Тэгээд ер нь бол хөгжмөнч гоё хөнгөн эмнэлтэй. Тэгээд дээрэс нь хамгийн гоё таарсан юм нь одоо дууных нь үгэн дээр ч гэсэн те you can dance you can jive гэж дуулж эхэлдэг тий. Тэгээ яг jive бол зүгээр л нэг бүжгийн төрөл шүү дээ. Одоо самба сальса гэдэг шиг. Тэгэнгүүт чи бүжгэлж чаднаа зүгээр бүжиглээ. Одоо чи чадна шүү дээ. Зүгээр бүжгэл санаа зовлтгүй л бүжгэл. Тэгээ бүжгэлээд эхлүүл чи зүгээр тэр бүжгийн талбай дээр бол хатан хаан шиг л эргэлдэнэ гэсэн ийм утгатай дуулсан. Гэхдээ айгүй сонин хүмүүс болохоор энэ дууг Аба бол энэ дууг бол зүгээр л нөгөө нэг бүжиглэх гээд ичээд идэх хүмүүс зориулж л ууланд дуугаа зориулсан чинь шведүүд энийг хүлээж авахдаа Сильвиаг зоригжуулж байгаа юм байна. Сильвиаг одоо Германаас ирээд ингээ шведүүд одоо герман эмхтэй шведийн хатан болж байгаа учраас ер нь бас жаахан ард түмэн нь өөр үндэстэй хүнийг хатан болгочлоо гэд ингээд жоохон одоо юу гэдэг эвгүй байсан баг. Тэгэнгүүт за Сильви хатныг чи ингээд хатан байж чаднаа. Тэ чи ингээд одоо Dancing Queen гэдэг байгаа учраас чи бол хатан байж чаднаа. Тэ ингээд зоригжуулж байгаа юм байна гэж шведүүд ойлгосон гэд. Ингээд энэ дуу шведүүд ойлгохтой болохоор Сильвиас зориулаад ийм гоё дуу зохиочлаа гэж батсан. Яг үнэндээ бол Аба зүгээр л ийм Dancing Queen гэдэг дуу зохиочоод тэр нь харин одоо хааны хормон дээр зориулсан гала концертын дээр ингэж таарад ингэж дуу болсон. Анхны удаалаад цацж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ яг дууных нь ерөнхий утга нэг тийм чи чаднаа ч юм уу те. Одоо бид нар ингээд бүжгэлж чадахгүй шүү дээ. Чадахгүй хүмүүсээс байж болж. Тэгэхээр ерөнхий утгыг ингээд сонсохоор ер нь чи чадна буюу ингээд нөгөө шведүүд чинь энэ хүн чинь нэрээ манай хатан болж чадах юм шиг байна гэж ойлгоцсон юм л да. Тэгээ тэр үеийнх нь бичлэгийг харахад гэсэндээ хатан хаа ингээд сууцаа алга ташаа тэгээд яг ийм үнэхээр гоё харагдчихлаа. Яг нэг тэр үед 1976 онд хоригдсон шүү дээ. Тэгээд тэр бичлэгийг наагаад үзэх юм бол Абагийн нөгөө хоёр дуулдаг бүсгүйч юм Сисигийн даашин зөмсөж гарч иж байгаа байхгүй. Тэгээд эн чин тэр дууга дараа дахиулсан юм билээ шүү дээ. Тийм байлаа. Тэгэхээр бүр ингээд яг тэр дотор байсан хүмүүс за тэгээд тэр хуримтай тоглолтыг ингээд шууд үзчихсэн хүмүүсийн хувьд бол ингээд нөгөө цусыг хөөргөн гэдэг шүү дээ. Жинхэнэ цусыг хөөргсөн юм билээ. Харин тийм баг. Тэгээд ер нь бол энэ тоглолтоос гэдэг юм уу энэ Dancing Queen гэдэг дуу тэр одоо юу гэдэг ингээд нэг юм харийн орны бир болоод нөгөө улс орондоо хүлээн зөвшөөрөгдөх гэж ядаж байгаа. За шведүүд ялангуяа өнцрөх шведүүд бол яхаараа швед эмэгтэй биш хаавсан герман эмэгтэй манай хааны ихнэр буюу бидний хатан болд юм бэ гэд эсэргүүцчихсэн бол ерөнхийдөө энийг уур амьсгалыг эвлэрүүлсэн ч гэдэг юм уу те их гоё уран болсон баха гэж. Тэгээ ер нь энэс хойш шведүүд бол яг тэгж энэ Сильвия гэд хатныг авал нэг тэгж ингээд эсэргүүцээл одоо харийн гатны гэж үзээг өгч шүү. Тэгээ нэг дуугаар л хүлээн зөвшөөрөлч тэгсэн юм шүү. Харин маш гоё тохиол явсан. Тэгээ стаж яг гэхдээ энэ санамсргүй тохиол байна шүү дээ. Яг Сильвиа зориулаад бид нар Dancing Queen гарган чамааг л битэн чинь Абагийнхан ч бид нар чамааг хатан болгоод өгье гэсэн юм бол байхгүй шүү дээ. Стаж яг санамсргүй тохиолоор ингэж таарад. Тэгээ одоо яг чим энэ дууг сонсохоор яг нэг тэр яг тухайн би нөгөө доотлаасан хүмүүсийн сэтгэлүүдийг бас олж орчуулж харлаа л да. Тэгсэн чинь яг тэр 1976 онд тэр тоглолтыг үзэж байсан хүмүүсийн хувьд бол энэ дууг одоо ч гэсэн сонсохоор хатан хаан Сильвиа те хаан ширэнд одоо ингээд хатан болж явах үеийн тэр мэдрэмж мэдрэгддэг гэж байна. Харин тийм баг. Тийм сэтгэл хөдлөл үлдээсэн байна шүү дээ. За энэ дуу Сильвиа хатны шведүүдэд хүлээн зөвшөөрүүлж чадсан ч тэдний гэрлэлтийн ууган хүүхэд нь эмэгтэй хүүхэд төрсөн. Тэгээ 1977 онд Виктория гүнж мэндэлсэн байна. Тэгээ дараа нь 1979 онд хаан хүү Филипп мэндэлсэн. За тэгэнгүүт Шведийн парламент 1980 онд хаан ширээ залгамжлах тухай хуулиа өөрчилсөн. За яаж өөрчилсөн бэ гэхээр хааны гэр бүлийн ууган хүүхэд нь эрэгтэй, за эсвэл эмэгтэй байхаас үл хамааран хаан ширээг залгамжилна гэсэн хуулийг баталчихж байгаа. Өмнө нь бол заавал эрэгтэй хүүхэд. Тий. За ууган хүүн одоо ууган охин байлаа гэж бодоход те дараачихын хүү төрсөн бол тэр хүүдэл ингээд өв залгамжлуулна гэсэн үг ч те гэтэл ингээд хуулийн шинжлэгдчихэнгүүт одоо гүнж хатан болно гэсэн үг. Тэгээ урд өмнө бол ууган хүүхэд гэж боддог юм бол те хоодан өөрчлөгдсөн гэсэн үг. Тэгээд энэ дээр яг юу нөлөөлсөн бэ гэхээр Британий хатан хаа маш том одоо нөгөө рол модель гэж хэлдэг шүү те болсон.
маш том загвар болоод за ер нь тэ эмэгтэй хатан ч гэсэн их тийм хүчтэй мундаг гэж болдгийм биш дээ. Хатан хаантай байгаад болдгол юм ер нь хідүүлээ дээ Виктория гүнжи хаан болгоё. Хүүсээр нь ялгуурлаад яах вэ дээ гэд. Ингээд санал нэлээ яригдсан. Тэгээ шивэд уусч гэсэн өмнө нь 13 дугаар зуунд Кристина, 17 дугаар зуунд Элеонора гэдэг хатан хааттай байсан түүхтэй юм байна. Тэгэхээр одоо 16 дугаар Карл Густав хаан ширнээс буух юм бол дараагийнх нь хатан одоо хаан гэсэн үг ч тийм гүнж болно гэсэн үг. Хатан хаан болно тийм. Хатан хаан болно гэсэн үг. Тий. За тэгэд ер нь бол ингэж хэлээ. Энэ хуулиар Шведийн хаан ширээг залгамжлах хүн нь өөр орны хаан ширээ залгамжлах хүнтэй гэрэлж болохгүй гэж хоригдж өгсөн байт юм байна. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр бол хоёулаа хоёр өөр улсын хаан хатан байж болохгүй гэсэн үг. За ийм тохиолдол баг байдгүй бах. Зүгээр 12 13 дугаар зуунд бол ийм тохиолдол байсан байж магадгүй. Тэгээд Виктория гүнжийн ирээдүйн хаан болоход нь одоо ингээд энэ хуулиар ер нь бэлдэж байна. За 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 18 насныхын төрсөн өдрөөр Стокгольм дахь хааны ордонд угсаа залгамжлах гүнж буюу Crown Princess гэдэг цолыг өгсөн энэ Виктория гүнжид. Тэгэд ингээд энэ цолыг авахтаа бол би ингээд одоогийн хаан эцэг хаандаа үнэнч байж Швед улсын үндсэн хууль болон бусад хуулиудыг сахин биелүүлэх тангараг өргөж байна гэж тангараг өргүүлээд олон нийтийн өмнө үг хэлүүлсэн байгаа юм. Гүнжээрээ. Ер нь л бэлдээд байна те. Одоо миний дараа бол энэ бүсгүй буюу манай гүнж хаан хатан хаан болно гэд. Тэгээ энэ ёслыг хийхэд түүний ард нь Шведийн хааны мөнгөн сэнти байсныг зургатаар нь маш тод харуулж ийн гинэ. Тэгсэн энэ сэнти бол Шведийн хааны ордонд 1650 оноос хойш байж байгаа. Сүүлийн 350 жилийн туршид Шведийн хаад ёслол хүндэтгэлийн үедээ энэ мөнгөн сэнти дээрээ суудаг. Ийм одоо юу гэдэг бэлгэдлийн ийм мундаг сэнти байд юм байна. Тэгээд яг энэ сэнтийг ард нь зургатаар ингээд харуулсан. Ер нь бол энэ чинь давхар нэг л юм хэлээд байна те. За энэ сэнти бол энэ гүнж их шүү ер нь гэж. Тэгэд угсаа залгамжлагчийн тангарагыг өргөснөөр Виктория гүнж эцэг хаан нь эх орондоо эзгүй үед төрийн тэргүүний үүргийг орлон гүйцэтгэх аль биесний эрхтэй болж байгаа гинэ. Ерөнхийдөө бол ингээд баг хаантай нэлээд ойролцоо төвшөнд очиж байгаа. Яг аль биесээр хаан ширээ суугч гэсэн тийм. За ер нь бол Виктория гүнж бусад хүүхдийн адил жирийн шивэд өхөн байсан гинэ. Тэгэд бүр он сайн сурдаг биш ер нь тэгээд ийм айгүй тэгээд яг бусад хүүхдүүдтэй л адилхан. Над мадтай л адилхан байсан юм шиг. Би ч бол бас алтан дундаж байлаа шүү дээ. За тэгээд дунд сургууль төгсгöd хонхны баяр дээр эцэг их нь буюу те хаан хат хоёр ирсэн. За тэгтэн л ангийнх нь хүүхдүүдийн эцэг их нь хүүе манай ирээдүйн хатан хаан болох хүн маань ингээд те ингээ манай хүүхдтэй хамт сурж исэн байж тийг мэдсэн гэж байгаа. Тэр юусоо ямар ч хинч мэдгүйгээр ингээд нууцлаг байдлаар ингээл зүгээр сургуультай явааддаг. Тэгээ одоо хамт нэг ангид гүнжтэй сурж байгаа гэдгээ ч тэр хүүхдүүд мэддэг байсан гэсэн. Тэгээ англи франц хэл үзэж дипломат албан ажилд орно гэд олон улсын харилцааны сургуульд орсон дараа. Тэгээ оюутан байхдаа ч үнэтэй цайтай брендийн хувцаар өрсөн гангардгүй жирийн хүүхдүүдэд адилхан хувцлан дэвтэр ном тэрвэрчгүүлсэн балын харандаага амандаа зулсан хөл явдаг гэсэн гэж байгаа. Тэгээ харин бусдаас ялгарх ганц зүйл нь гэх юм бол мэдээж сэтгүүлийн дүгнэ гарч тий. Багаас олны өмнө анхаарлын төвд орчиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ амралтаараа Америк эсвэл Герман явдаг гэсэн. Тэгээд зугаалах гэж бол явдаг байсан юм лээ. Одоо жишээлбэл Америкт очих юм бол Вашингтон дахь Шведийн элчин сайд яам дадлага хийн, Нью-Йоркт очих юм бол Нэгдсэн үндэсний байгууллага дахь Шведийн төлөөлөгчийн газарт очиж ажилтан тусалдаг байсан гэл тий. Тэгээ 2003 онд Шведийн армийн сургалтын төвд 3-7 хоног бэлтгэл хийсэн. За энэ хооронд аль эдийн таанк унж үзээд онгоцны нисгчийн одоо үнэлэхтэй болцсон байсан гэж. Тэгэхээр яаж ижил дахиад ингээл хатаан болох гэж байгаа өмнө цэргийн юу оролцоогоц. Тэгэхээр энэ цэрэг армийн талаар юу мэдвэхтэй хугасаа их чухлалах л та тэгэлгүй яах тийм ба. Өдөртөн гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ тийм. За ингээд угсаа залгамжлах гүнж болчоор хинтээ суухаа хүртэл заавал аавтагаа буюу хаан аавтагаа зөвлөлтөн дээрээс нь бас ерөнхий сайдтай зөвшөлдсөж тэр хоёрын зөвшөөрөл одоо хинтээ суухаа юу гэдэм бэ зөвшөөрд юм байна. 2009 оны 2 дугаар сарын 24-нд 16 дугаар Карл Густав хаан болон Шведийн ерөнхий сайд Фредерик Рейнфельд нар зөвлөлдөд Виктория гүнжийг сэтгэл залуу Даниэл Вестлингтэйгээ гэрлэхийг нь зөвшөөрсөн. За Шведийн хаан ширээний өв залгамжлалын тухай хуулиар хунтайж эсвэл хунтайжийн гэрлэлтэн заавал засгийн газрын зөвшөөрлийг авсан байх ёстой. За ингээд засгийн газрын зөвшөөрөл гэдэг нь бол ерөнхий сайд нь тэгээд хаан аав нь зөвшөөрчихөж байгаа. Засгийн газраас зөвшөөрөл аваагүй бол хаан ширээ залгамжлах эрхээсээ татгалцдаг. Ийм юм байна. Магадгүй одоо юу гэдэм бэ? Засгийн газар зөвшөөрөл аваагүй шууд ингээд хүнтэй суучвал тэр хүн хаан ширээнээс автоматар татгалцсан. Эсвэл засгийн газар зөвшөөрөхгүй гэдэвэл за тэгвэл би хаан ширээнээс татгалзаад хайр дурлалаа сонгоё гэж болдог юм шиг байна. Гүйл баг л та. Жишээ нь Английн түүхэнд бол ийм тохиолдол зөндөө байна. Зөндөө л байдаг л та. Тэг ер нь хаадын тохиолдолд байдаг шүү дээ. Байхан байдаг хайр дурлалаа. Одоо Японд ч гэсэн сая гүнжтэй нөхрөө дагаа явцсан. Гэхдээ надад Шведийн хатаа хааны хувьд бол аюу хүчрэхэг. Тэгээд тэр нөхрөө бол үнэхээр нэгсэн
сайханд бэлдээд өгсөн байгаа байхгүй. Би бас бодсон зүгээр л нэг нөхөр авчруулаад ингээд танилцсан болоо да гэж бодсон чинь бас наан бол нилийн бэлдсэн юм билээ ш танилцуулахаас өмнө те нэг гялхар болгоод те нэг хүн таруулахад айтайхан болгоод те тэгэхээр бас арай өөр л байсан юм шиг л. Тийм тэгээд юуны Шведийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь за ингээд залуу хос сүү тавьсан. Тэдний гэрлэлтийг засгийн газар зөвшөөрөн батлаад за бүр гэрлэлт нь 2010 оны 6 сарын 19-ний өдөр болохоор боллоо. За энэ бол эцэг эхийнхэн хормын 34 жилийн ойтой давхцаж байгаа ийм одоо манайхаар бол бэлэг дэмбэрэлт сайн өдрөө. Хатдаг болсон. Тэгэж одоо засгийн газар хэвлэлийн төлөөлөгч нь ард түмэндээ хандаж хэлж штэ. Тий ирээдүйн хатан хааныхаа одоо хормын тухай ингэж зарлж байгаа юм байна. Тийм байна. За Викторийн гүнжийн сэтгэлд залуу Даниэл Вестлинг Стокгольм хотын төвд байдаг нэгэн спортын заалны эзэн байсан. За түүний аав нь жирийн нэг албан хаагч, ээж нь шуудангийн газар хагасгаар ажилладаг хүн. За ингээд Даниэл Вестлинг ордны дээдсийн тусгай дамжаанд явуулсан. Тэгээ би энэ хоёрыг анх танилцсан тухайнаа сонирхоод үзсэн чинь одоо нэг нь фитнесийн багш л байсан юм байли. Тийм тэгээ яг нь фитнесийн багштайгаа л одоо хайр дурлалтай болцсон шүү дээ. За тэгээ уг нь юу одоо нөхрөө хаан одоо энэ ч нөгөө бас ирээдүйн одоо гэдэг хааны угсааны бас гишүүн болох гээд шүү дээ тийм учраас ийм ордны дээдсийн тусгай дамжаа гэж үүдэг юм байна одоо тэгэх бах одоо бие авч явахаас ахуулаад тийм тэгээ энэ дамжаа нь болохоор бие хэрхэн авч яв хүнтэй хэрхэн мэдлэгээс ахуулаад ямар хувцас өмсөх юм ямар хувцас өмсөж болохгүй юм ярихдаа ямар үгийг хэрэглэх юм ямарыг нь хэрэглэхгүй байх юм яаж инээх зэрэг хүртэл зааж өгдөг юм байна тийм тэгээ нэрээс харсан чинь инээлтэн ч өөр болсон юм шиг за тэр байтугай хоол идэхтэй хутга сэрээгээ яаж урихыг усундаа уухтаа аягаа яаж урихыг хүртэл заадаг маш юм нарийн детальчсан зүйлүүдийг заана. Ер нь бол ийм эрхэм дээдслэг байдлаар тэ харагдуулахыг хичээсэн гэсэн үг. За тэ хамгийн сүүлд нь үсээ яаж самнахыг тэ одоо хайш нь самнуул зүгээр юм бэ гэдгийг нь хүртэл зааж өгсөн. За тэ мөн жинсэн өмсөхийг нь бол ингэ тас хориглоод таг хөдөө царайтай байсан Даниэл одоогийн хааны хүргэнтэй ирээдүйн хааны нөхөр болоход бэлэн болсон гэж. Йоо тэр жинс өмсөхгүй байх нь. Тий. Гэхдээ энийг яагаад ингэ хөдөө царайтай мөрөдөө гэдэг аваа гэхээр тосгоны залуу юм бэлээ. За. Шведийн зүгээр нэг тосгоны залуу тэр тосгондоо мэдээж өсөж тойронсон тий. Дараа нь яг өөрийн хувийн гэсэн бизнестэй болоод бас тодорхой хэмжээнд хөл дээр босцсон ч гэсэндээ хаан ширээ гэдэг үл шал өөр шүү дээ. Энэ хүн яг ямар гаралтай ингэдэг нэг тосгоны хөдөөний нөхөрлөж хүлээж аваад шүү дээ. Тэгэхээр л өстэй нaan өстэй хамаг байдаг бүх сургалтанд суулгачихж байгаа юм л та. За ингээд бас түнд Вестер Готландын гүн болон ханхуу гэсэн цолыг олгосон. За гэтэл маань нэр англи хэл огт мэдэхгүйсэн нэ. Чаасаа. Онч одоо аргагүй шүү дээ тосгоно шүү дээ хэцүү арай ингээл нөгөө хэд маань зайлуу нөгөө манай хатны хөдөө нөхөр. За тэгээ бүр гадаадын нэг ч хэл сураагүй байсан гинэ. Одоо жишээлбэл англиас өөр хэл нь ядаж мэдлэгтэй болох гэсэн чи тийм юмсан. Мэдлэг байгааг учраас шөөдүүд бол гайхсан. Үгүй энэ хүндэд юу хийж амьдрсан, юу хийж сурцсан гэдэг хүн бэ гэд нэлээ гайхширсан. За ингээд төрийн ёслолын олон арга хэмжээнд чи явнаа. Хүн амьтантай мэдлэндээ үг солиноо чи Герман, Францд дүүрч ядаж англи сураа гэсэн шаардлагыг ирээдүйн хатан хааны нөхөрт нь тавьсан. За тэгээ хүнтэй суух гэсэн биш нэгсэндээ тэглүүлчих та гэсэн үг шүү дээ. Үсээ хаашаа самлах юм, яаж инээх юм, ямар хувцас өмсөх юм, тэ хөдөөний бити байлгэн тэ дээрээс нь чи хэл ус сур гэд нэг ёсондоо маш өндөр шаардлагыг тавиад тэрэндээ ингэж нийцүүлэх гэж үзсэн гэсэн үг. За тэгээд 21-р зуунд хааны хүргэн болохын тулд бол нэг ийм олон зүйлсүүдийг давж иж одоо хүргэн болдог нь байна шүү дээ. Одоо Шведийн хувьд байна. Чи одоо англи хэл сураа. Хин. Тий чин хааны бирж болох юм бэлэн чин. Тэгэнгүүт тэгээд чин англи хэл сурахгүй хэл. Та тэгж байгаа нэг. Мессеж байгаа юм балаа юм. Би одоо тэгээл. Энд хүн ингээд одоо юу гэдгийг Шведийн хааны хүргэн болоод ах чинь чи нэр хааны бэр болох гэж болох юм а би ч бас тэгээд бас ингээд англи хэл одоо тэр нөгөө Монгол дэшин тэгдэж штэ ингээд бие хэрхэн зүг авчих вэ гэж сургалт өгдөг штэ. Тий тэрэнд яхав тэтгэл. Дараа нь тэгэхээр багтам хандаад амбицтэй зориг тавиал. Одоо тэг хиний чаантай суун гэж англи хэл сураа сууж ах юм. Гэхдээ бас ч үгүй би ч нэг хэлтэй шүү үгүй. Тэгтээ солонгос ч хаангүй штэ. Тэгэхээр хэцүү байхгүй юу? Яг хааны удмын хүн бол байгаа штэ амьд оршин тогтнож байгаа цустай. Хаан ширээн бол байхгүй штэ. Тэд нар яаж яах вэ? Хаанаас тоохгүй. Би зүгээр Монгол хүнтэй сууж. Лайш доод тэнд очоод чанцаа үсээ баруун тийшээс ам зөвхөн тийшээс амна гэж тэгээ сууж ахаар чинь. Гүйл чинь нэрээ яах вэ чи. За 14:39 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 21 нэр төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигнэмэг Crispy Roll хамтран ажиллаж байна. За ийм удаа. Тэгээ дотроо эн чинь хитэн ширхэг байт юм дээ. Нилээ олон төрөлтэй байлаа. Энэ болохоор гүзээлцгэн ванильтай, наад чинь болохоор банантай юм байлаа. Тодорхой гаргаж саруулж. Шартай нь болохоор банантай. Яг зөв. За хаа уншаад мэдчихэж штэ. Настаа зааж байгаа.
Юу гэсэн үг юм бэ? Шар өнгөтэй л одоо юу гэх. Энд чи англиар бичсэн юм шүү дээ. За саарл Англи хэлгэнүүд нь яах вэ? саарл өнгөтэй тэгвэл ванилтай. За. Ягаан өнгөтэй нь яг гүзээлцгэнтэй. Ингэж яах юм шүү дээ. Тэгээс солонгосоор бичсэн. Тэгээ англиар бичсэн байгаа. Тэгээ англиар бичсэн байлаа. Тий. За бүтээгдэхүүн дээр 29 гэсэн тоо тавьсан байгаа. За энэ ямар өчтэй вэ гэхээр 21 нэр төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон эрүүл бүтээгдэхүүн гэсэн утгатай байна. Оо за. Тэгээд солонгосын дээд зэргийн үр тариагаар хийсэн тосонд шараагүй жигнэж болгосноор хүнд бол хоргүй. За үйлдвэрлэх явцад чийг байдгүй учраас бактери бол үрж өгөө гэсэн үг. За тэгээд нөөцлөгч бодисгүй, хугацаа уртгасгаж байхгүй, хиймэл өнгө оруулагчгүй, гурилгүй. За бага насны хүүхдүүд идэхэд маш тохиромжтой юм билээ. Нэг сайхан амны зугаа болгоод өгчхөр. За тэгээд би нөгөө сая энэ ч одоо юм танилцуулах байгаа юм чинь туршилт хийнэ гэдэг шиг дүүдээ өг штэ. Худалдаж аваад өгсөн. Манайд бол энэ юу тэмлээ гүзээлцгэнтэйг нэг удиртай ядчихсан. Би тэгөөсө гүзээлцгэнтэйг л авч өгсөн юм л та. 3 төрлөш нэг төрлөөс нь авч өгсөн. Тэгэхээр та бүхэн маань бүр ингээ 3 төрлөөс нь амтлаад үзээрэй. Дээрэс нь хоолны дэглэн барьж байгаа хүмүүс бас их тохиромжтой байт юм лээ. Нэг юм эрүүл зөв хооллолтой хүмүүс чинь нэг гоё амттай мэдмээр санагддаг штэ. Тэгэхээр яг тийм үедээ идчихүүлэх гоё тохиромжтой юм амин дэмлэг витаминлэг байгаад байгаа штэ. Тэгээд бага насны хүүхдүүд идэхэд тохиромжтой аманд уусдаг хоолой тэгэлж хахтгүй гэж байна. За өлсөж байгаа үед бол идэхэд бол маш сайн үл даана. За сургуулийн насны хүүхдүүд бол зарим өдөр ингээ хичээлдээ явахад сүнхэнд нь хийж өгöd явуулахад үнэхээр тохиромжтой байдаг гэж байна. За ер нь бол эрүүл мэндийн хайрладаг хүмүүст бол энэ 21 төрлийн үр тариа, 8 төрлийн жимс ногоо орсон ийм л одоо манайхаар бол бичээн юм да. Тийм тэгээд айгуу гоё жижиг юм садлаатай байл. Нэг юм том бичээнүүд байдэн шүү дээ. Одоо жишээлбэл би оюутан байхдаа нэг юм дөрвөлжин бичээ өсөөд идэх гэсэн чинь багш бүр чанцтуулмаа би тэл тачигнаа гэдэг нөгөөдгөө завтрахгүй заяа бүр. Тэгээд дөрвөлжин чихэр идчихэр чинь одоо нөгөө бичээ идэхэр чинь нөгөө хазалт чинь ингээд нэг юм амруу хурд орох. Энд чинь би үдсэн айгуу хурд орчихчихлээ шүү. Би бас идэж үзсэн. Юу юм бэ? Тэгээ ерөөсөө эн чинь харин гурил байхгүй тэгээд 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоол идээд ийн гэсэн үг юм шүү дээ тий. За ханаас худалдаж авах вэ? JS25 FS зэрэг сүлжээ дэлгүүрээр худалдаалагдж байгаа холбогд хуудасны дугаар 88 12 99 70 86 84 86 55 гэсэн дугаарлал холбогдорой. За ингээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 21 нэр төрлийн үр тариа, 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигмэг, Cranberry roll, crispy roll хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За бид орчин үеийн хаад гэдэг булангараа Шведийн хаан 16 дугаар Густав Карлын тухай ярьж байна. Намаг ингэдэ чанцаа үсээ самхасаа залхуурч Монгол залуутай сууж байна. Одоо миний нэр төрийг ах юм л болгосон чинь. Чи өөрийгөө голоод ах юм л дээ. Үгүй тааж гэсэн сууж удаж тахаа. Би юу? Би ч байхгүй л тээ. Харин ч одоо ганц найдвар маань чи л байл та. Ази хаадын гэрүүл сайн судалмаар байна. Харин чи Ази хаадын гэрүүл судалмаар авах ажлынхаа далимдуулаад. За баярлалаа. Нэг өдөр хаантаа суух уу? Одоо ингээд Арабын ханхүүнэр гэж зүгээр зөндөө байна. Араб чи бүр хэдэн 100 хэдэн ханхүү байдаг гинөө. Би тэр солонгост байхдаа араб залуутай уулзч үзье. Тэгээ үерхэж тийм биш үү? Зүгээр л манай сургуульд байсан. Арай л амар гүг биш. Арай л айхтар ус ноостой залууч. Чи нэг шууд чи ханхүү юу? Ханхүүг удмаа. Хааны удмаа. Өөрөө хааны удмаа тийм уу уйлсан тийм. За ер нь бол ингээд юу байсан? Энэ хаадын тухай ер нь дандаа нэг тийм гоё баримт ярьчлаа. Бас жоохон ганц нэг сөрөг баримтууд байд юм байна. Сөрөгч юу ах вэ? Эхлээд юу байсан? Хатан хаан Сильвегийн эцэг нь нацистуудтай холбоотой байсан баримтууд дэлгэгдсэн. За одоогийн тэр нэг гүнжийн ээж гэсэн үг тий. Тэгээ Сильвегийн хатан хаан Сильвегийн хатан хаан биш ч хатан штэ. Нөхөртэй нөхөр нь хаа юм чи хатан хаан биш баг. Сильвегийн эцэг болохоор Вальтер Зомерлат гэж ийм Германы бизнесмен байсан юм байна. Тэгээд 1939 онд Германы үндэсний социалист ажилчны нам буюу нацист намд илсэж исэн. За дайны үед еврей бизнесмэнээс үйлдвэрийг нь маш хямд үнээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж бас яригддаг. Тэгээ энийг бол бүр Шведийн үндэсний телевизээр 90 сурвалжлаад нэвтрүүлэх болгож цацсан байна. За манай хатны одоо аав ийм Германы хүн байж байгаа. Нөгөө нацистуудын ийм еврейн одоо баг юу үйлдвэрийг дээрэмдэж авсан шахуу. Тэгсэн хатан хаан Сильвия болон Шведийн хааны ордон энэ асуудалд тайлбар өгсөн. За нацист намд тэр үед нацист намд илсэхгүй бол угаасаа хүн амьдрах аргагүй байсан. Тэр чинь нацист намд илсэхгүй бол тэгэл ерөөсөө ингээд бүгдээрээ нийлээл борлол юу байлаа гэсэн. Тэгэхээр тэр үеийн нөхцөл байдал бол тийм байсан. Уучлаарай. Маш хэцүү байсан. Дайны үед байсан. Тэгэд өөрөө ирэхгүй нацист намд илссэн. Тэгэд намд илссэн хүн чинь цэргийн хангалтын параметраар үйлдвэрлэсэн. Тэрийг хүчээр үйлдвэрлэж цэргийн хангалт үйлдвэрлэх гэсэн. Тэгээд дайны дараа үйлдвэрийг яг хуучин эзэд нь бол буцааж өгсөө. Энэ дээр бол ямар нэг асуудал гараагүй. Нацист намд илсэн нь бол үнэ.
гэсэн баг. Гэсэн тайлбар өгсөн. Хааны ордоос тайлбар өгсөн бүр. Тийм байна. За дараа нь 16 дугаар Карл Густав хааны 6 цэнгэлийн талаарх шугам гарсан. За би энэ хүртэл хаана их сайхан бодож байлаа. Өчигдөр танилцсан ч гэсэн хаана. Өчигдрийн хаана мэдж авсан ч гэсэн би энэ текст гарч иртлийг сайнаар бодож байсан. Яг тэгэхээр тэр герман бүсгүүтэй гэрэл гэж те нилээн болоод ер нь бол ингээд нэг юм тэр хайртайгаа л үрд байсан юм шиг л мэдээлэл нь тэгж уншигтай байсан юм л да. Тэгсэн чинь 16 дугаар Карл хаан маань ер нь нилээ их 6 цэнгэл те хөөцөлдөж явсан нөхрөлж таарч байгаа. За 2010 онд Шведийн сэтгүүлч Томас Венсон, Деян Хелунсон, за Тоби Мейер нарын хамтран бичсэн Карл 16 дугаар Густав дургүй хаан буюу энэ дэр нэг юм арай өөр зарим орчуулгадсан. За юу ямар ч юм нэртэй ном гаргасан гинэ. За энэ ном дээр хааныг 1990 оноос хойш Стокгольм хотод болон за гадаад улсуудад хаалттай хувийн үдшилгүүдэд оролцдог байсан гэж дурдсан. За эдгээр үдшилгүүдэд согтууруулах ундааг зах замбрааг үргэлэн. За тэгээ зарим тохиолдолд садар самун үйлчилгээтэй одоо тийм зүйл холбогдчихсэн гинэ. За бас хаан зарим алдартай эмэгтэйчүүдтэй дотн харилцаатай байсан тухай цоо яриа бас бичсэн байдаг. За бүр нийгэр гаралтай загвар өмсөгч дуучин Камила Хенмарктай 1 жил гаруй хугацаанд янаг амаргийн харилцаатай байсан гэж бичсэн байсан гинэ. За гэхдээ яг батлах нотлох баримт бол байхгүй. Баахан юм чар мэдээлэлүүдтэй ном гаргацсан гэж тийм. За ингээд энэ үед би бодсон ингээ хаана хэрвээ үгүй гэх юм бол ер нь бол үгүйгээрээ зүтгэж болох юм байна гэж бодсон чинь хаа маань тайлбар хийсэн яг ард түмэл шаардсан л бол энэ үгээр үний юм уу худлаа юм уу гэдэг. Тэгсэн хаа маань ямар тайлбар хийсэн бэ гэхээр за би номын мэдээллийг няцаахгүй олон жилийн өмнө болсон өнгөрсөн зүйлийг минь ухаж төнхөд байхгүй байхыг хүсье баяртай гэл. Йоо. Тэг үнэн. Одоо баг л үнэн юм байна те. Улаан цаг үнэнч гэж хэлээгүү зарах юм гэдэг өнгөрсөн юм шүү дээ. Өнгөрсөн амьдрал шүү дээ. Тэгэл тэгсэн чинь тэг үнэнтэй ойрхон болчих шүү дээ. Тэг эсрэг үзэхгүй гэдэг чинь. Тий. Тэгээд бас нэг шууган гарсан. За энэ үед хаантан Югославийн мафтай холбоотойг нотлох бүр баримт гараад ирсэн. За тэр чинь гэдэг за хүүхнүүдтэй зугаацхаас бүр хүндрээ ивчих байгаа байхгүй. За тэр бол за нэг талаасаа ирэх нөгөө талаасаа хаамаа мөнгөтэй төгрөгтэй байсан ингээд зугаацсан гэдэг тэндээсээ баалуулж исэн чинь бүр илүү хүндрээд бүр Югославийн мафтай холбоотой болоод ирсэн. За ингээд хаан Стокгольм хотын нууцлаг элит үжилгүүдэд оролцдог байснаа өөрөө үгүйсгээгүй. За эдгээр арга хэмжээг Швед дэх Югослав гаралтай гэмт хэргийн бүлэглүүд ингээд цаана зохион байгуулдаг байсан гэдэг ийм таамаг эхлээд хөврөөд эхэлсэн. За тухайн үеийн Шведийн гэмт хэргийн ертөнцид Балканы маф маш их нөлөөтэй 6 цэнгэний газруудыг үжилгүүдийг хяндаг байсан юм байна. Тэгэнгүүт ингээд маш тачаангуу одоо юу гэдгийг байдлаар ингээд хувцалдаг, бүжгэлдэг, биеэ үнэлэгч бүсгүн хажууд Шведийн хаан маань бүр амандаа ингээд тамхи зуутсан. Шал сохтуу сууж байгаа зураг гараад ирсэн бүр. За ингээд бүр яг ингээд одоо баримт, нотлох баримт гараад ирж байгаа юм. За ингээд энэ зураг нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр гарч ирээгүй. Зүгээр яг тийм зураг бол сэтгүүлч нарт ирсэн. За ингээд бүр хааны одоо хүнтэй унтаж байгаа бичлэг байгаа гэж мафийнхаа ярьсан байна. Гэхдээ энэ бол тэр зургийг яг зүгээр харсан сэтгүүлчл байгаа болохоос тэрэнд дэлгэдэггүй л гэсэн үг ч тийм. Тий, ер нь дэлгээгүй. Зүгээр сэтгүүлч нараар бол энэ сэтгүүлзэн хүрээндээ бол тарцсан байсан гэсэн. Тэгэд хааны бүр яг ингээд хүнтэй унтж байгаа одоо тийм тэр ийм бичлэг одоо манайхаар бол баг порномагийн бичлэг байгаа гэж. Тэгэд зураг бичлэг байгаа гэд тэр мафийнхан зургийг нь одоо юу гэдэг ингээд ийм сэтгүүлч нар явуулсан шүү. Тэгэд эхлээд хаанд санал болгож төлбөр мөнгө авсан байж магадгүй гэж байгаа юм. За ингээд хааны нэр хүнд маш их хэмжээгээр унсан. За бүр альбан бус санал асуулгаар түүнийг хаан ширээндээ хിവэр үлдэх ёстой юу гэж ард түмнээс ингээд нэг альбан бус байдлаар санал асуусан чинь дөнгөж 29% нь л за яах вэ хаан ширээндээ үлдэг. За үлдсэн бараг 70 орчим хувь нь санал асуулт оролцсон хүмүүсийн 63 орчим хувь нь хаан ширээнээс буугаад охиндоо юу тэр Виктория гүнжтэй хааны тэтгэмээ өг. Тэгээ ингэж замбраагүй байна гэж юу байсан юм бэ? Гижсэн юм байна лээ. Ер нь бол миллениал нэр хүнд нэг хэсэгтээ бол их муудсан юм байна. Ном хүртэл гарч харж аргагүй л хэлтэй. За Шведийн хууль бас нэлээд чанга. За хаан хэдийгээр төрийн тэргүүнч гэсэн бас хуулийн захирагдах ёстой. За Швед бол маш ардчилсан улс 4 жил тутамд парламентын сонгуулаа хийн. За ялсан улс төрийн хүчин засгийн газраа бүрдүүлнэ. Хаан болон угсаа залгамжлагчийн хэдийгээр төргийн тэргүүн гэж явахч улс орны хөв зүйтэй холбоотой том асуудлаар байтугай өдөр тутмын аар шархан асуудлаар ч засгийн газрын шийдвэр гаргалтанд бол нөлөөлдөг юм байна. Тийм эрх бол байхгүй гэсэн үг. За бүр хинтээ суугаад засгийн газраас асуудаг шүү дээ түрүүнээсэн тийм. Тэгэхээр ер нь бол засгийн газрын эрх мэдэл буюу одоо нөгөө хаан ч гэсэн хуулиндаа захиратаж амьдрах хэрэгтэй. Тийм л юм байна л да тий. Тэгээд юу яах юм бэ? Хааныг засгийн газрын хуралдаанд оролцуулдаггүй. За ер нь бол бэлгэлийн чанартай л хаан гэсэн үг тий төрийн тэрнгүүд. Тэгсэн зарим улс төрийн хүчин бүр хаанд ёсыг бүр халъя гэж хэлсэн. Зарим улс төр нам нь тэд нар болохоор ингэж хэлсэн юм байна. Парламент бүх ард түмнээс сонгогддог.
парламентаас засгийн газар зохион байгуулагддаг. Гэтэл бидний хинээсэн ч сонгогдоогүй. Зүгээр л удам дамжиж ирсэн гэдгээр нэг нөхөр шууд бүх насаараа төрийн тэргүүн байж болохгүй. Энд ямар ч ардчлалын тухай ойлголт алга. Орчин цагийн уур амьсгалд ч ийм байхгүй. Хэрвээ л үнэхээр ардчилсан улсын бол ерөөсөө хаан гэдэг зүйл байхгүй. Энэ хүмүүс нь тэгэл биднэртэйгээ ижлэхэн татвараа төлөөл ажиллаа хийгээл ингээл явжиг. Төрийн тэргүүний албыг парламентын даргач гэдэг юм уу эсвэл ерөнхий сайдын айл нэг нь давхар хашаад аваад явж болно. Гэхдээ ард түмнээ сонгогддог байх хэрэгтэй тэр чинь. Сонгогддгүй юм бол одоо чинь тэг хаан байж яат юм бэ гэж бүр зарим улс төрийн намууднууд ийм санал хүртэл гаргадаг юм гин. Гэхдээ одоогоор бол шивэд бол юутай хаан цэцгэлтэй сонгодог парламенттай хаан бол бэлгэдлийн чанартай байж байгаа. Тэгээ одоогоор хаан судлаач өгөөгүй гэсэн. Тий хаан судлаа өгөөгүй. Ер нь гэхдээ нэг юм уламжлалт үзэл баримтлал буюу одоо нэг юм хаан ширээ бол байх ёстой гэж үзээд идэм болов уу гэж бодсон шүү дээ. Магадгүй. Европод бол тий. За тэгээ 16 дугаар Карл Густав 2019 онд өөрийн хүү хунтайж Карл Филипп за бага охин болго Майдлен нарыг болон одоо тэдний хүүхдүүдийг хаан ширээн залгамжлах эрхийг нь цуцалсан гэдгээ албасаар мэдэгдсэн. За ингэснээр Карл Филипп 2 хүүхэдтэйгээ бага охин болох Майдлен 3 хүүхэдтэйгээ гээд нийт 7 хүн хаан ширээн залгамжлагч жагсаалтаас хасагдчихж байгаа. Энэ чинь жагсаалт байгаа ш тэр хүн одоо хаан ширээн зуух бол ямар нэгэн бол дараачихна гэдэг тийм. Тэгэхээр тэндээс л нэг бус асчихж байгаа гэсэн. За тэгээ угсаа залгамжлагчийн одоо жагсаалтанд ууган охин Викториа гүнж болон тэдний 2 хүүхэд л бичигдэж үлдсэн. За энэ үед Карл Филипп гэдэг одоо том өөрийнх нь хүн гэсэн үг чинь унтааж ашгүй одоо л ингийн хүн шиг амьдрах нь гэж хэлсэн. Харин бага охин Майдлен нь болохоор аль хэдийн их чихээ хуримнаас 1 жилийн дараа Америк хүнтэй суугаад Америк гарчсан. Тэнтэй ингээ амьдралаа альдээ босгоод явцсан учраас энийг нь бол тоогоочгүй. Тэгэхээр юм хаан ширээний өрсөлдөөн бол их багтаа байсан мэл. Тийм байх тий. Тий одоо хүүхдүүд бол угаасаа л ихчтэйгээ хатан болно штэ. Бид хоёр бол ингээ амьдралаа хөө угаасаа ч дүү тэгээд Америк руу гарлаа доо гэл тий. Айгуу тийм амгалан байдлаар өрсөн хэрүүл уруулгүй сайхан шийдвэрлсэн мэлээ. Тэгэхээр ер нь бол угаасаа ч ингээд одоо энэ хоёр одоогийн одоо охин нь юу яагаад хаахтан хаан Виктория гүнж хатан хаан болоод тэгээ за тэдний хүүхдүүдээс нэг хаан болоод тэгэл ер нь баг хаанг болох гэдэг юм шүү дээ. Явцтай ч. За мэдгүй. Та ямар шивэдий. Хаантаа шинэг ширээ сууж байгаа сонссон хов шиг яасаа. Би бүр ийм ч болоо би бол мэдгүй нөө тэрээд дотроо юу гэж ярьсан. Над мад руу юм хэлсэнгүй юу. За энэ төрөд нэвтрүүлэг маань өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 21 нэр төрлийн үр тариа, 8 төрлийн ногоон орсон, эрүүл жигнэмэг, крем бич ролл, криспи ролл болон элэг хамгаалах бэлтгэл биж үйд хамтран ажиллалаа. Баярлалаа. Та үргэлжлүүлэн 15 цаг 10 минутаас элдвч би нэвтрүүлгийн шинэ дугаар хүлээн авсан сараа баярлалаа. За баярлалаа.